1964 оны 1-р сарын 12-нд Нью Мексикогийн Албакюркид 17 настай ахлах сургуулийн сурагчийн хүү болон мэндэлсэн юм. Эцэг эх маань гэрэлсэн ч удалгүй салж 4 настай байхад ээж дахин гэрэлснээр бид Техасын Хьюстон руу нүүж хойд эцгийнхээ овгоор овоглох болов. Богинохон хугацааны дотор миний амьдрал хэн болох тэр чигтээ өөрчлөгдөж бид Майами, Флорида руу илүү дээр боломжийн амьдралын төлөө дахин нүүсэн юм. Би анхнаасаа орчин үеийн түүхэнд хамгийн баян хүн байгаагүй. Ахлах сургуульд байхдаа мөнгө олохын тулд Макдоналдсд ажилладаг байсан. Амьдралдаа илүү их зүйл бүтээхийг үргэлж хүсдэг байсан тул хизээж өөрийгөө хязгаарлаж байсангүй. Хичээл номдоо шамдахын дээр Флоридагийн их сургуулийн оюутны шинжлэх ухааны сургалтын хөтөлбөрт хамрагдан нэмэлт хичээлүүд авч байлаа. Хагас цагаар ажиллахын хажуугаар үлдсэн жаахан цагаа суралцахад зориулж байсан ч ахлах сургуулийнхаа шилдэг төгсөгч болсон бөгөөд төгсөлтийн баяр дээр хэлсэн үгэндээ нөөц баялагын хомсдолтой нөхцөлд хит өндөр хэрэглэнээс их дэлхийгээ хамгаалахыг хүсэж байгаа тухай өөрийн алсын хараагаа хэлж байлаа. Намайг 18 байхад интернет ч хараахан гараагүй байсан тул энэ бол өсвөр насны хүүхдийн мөрөөдөл төдий зүйл шиг хүмүүст санагдаж байсан юм. Эхлээд би коллежид ямар мэргэжил сонгохоо мэдэхгүй байсан ч багада дүүнер миний өрөө рүү нууцаар орох гэж оролдоход нь барих тохиоллын систем бүтээхийг хүсэж байснаа сансан юм. Тиймээс Принстонийн их сургуульд элсэн цахилгааны инженер болон компьютерийн шинжлэх ухааны зэрэгтэйгээр төгсөж санхүүгийн харилцаа холбооны гарааны бизнесийн компаниас эхлээд банк хүртэл нилээдгүй хэдэн газар ажиллаж Wall Street хэрхэн ажилдаг талаар үнэтэй мэдлэг олж авсан юм. Би бүхэл амьдралынхаа турш олсноос ч илүү мөнгө олж байлаа. Ядуу өссөн надад мөнгө гээд байх юм байгаагүй ч мөнгө бол миний хувьд зөвхөн хэрэгсэл төдий байснаас хизээч эцсийн зорилго байсангүй. Би өмнө нь байгаагүй өөрийн гэсэн зүйлийг бүтээхийг хүсэж байлаа. 1994 онд 30 настайдаа би дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын менежментийн фирмүүдийн нэгд ахлах дэд ерөнхийлөгч болсон ч сэтгэл дүүрэн биш хэвээр байв. Энэ бол миний амьдралдаа чухал шийдвэр гаргах хэрэгтэй үе байсан бөгөөд би энэ замаараа цааш явах уу эсвэл томоохон эрсдэл сөрж илүү том зүйл бүтээх мөрөөдлөө дагах уу гэдгээ шийдэх хэрэгтэйгээ мэдж байсан юм. Бизнес төлөвлөгөөгөө бичиж дуусгаад би ажилласаа гарч өөрийн компанида хөрөнгө оруулагч хайж эхлэв. Интернет болон худалдааг хамтдах санаа өмнө нь хизээж байгаагүй учраас миний шинэ бизнес бүтлгүүдэх магадлал 70% гэдгийг хөрөнгө оруулагчдад хэлж байсан юм. 1994 оны 7 дугаар сарын 5-нд санал нийлсэн хөрөнгө оруулагчид олсноор би бизнесээ гаражаасаа эхлүүллээ. Эхэндээ би зөвхөн ном зарж байсан боловч би бүр эхнээсээ л хүмүүсийн хүсдэг бүхнийг зардаг болохыг хүсэж байсан юм. Интернет хүмүүсийн амьдралд хувьсгал хийн гэдэг нь надад тодорхой байсан ба номын дэлгүүрүүд өөрчлөгдөх нь хамгийн гарцаагүй зүйлсийн нэг гэж санагдаж байв. Интернет шин зүйл хэвээр байсан ч нэг их худалгүй хүмүүс манай вебсайтаас бүх төрлийн ном худалдан авдаг болж бид эцэстээ дуу болон дүрс бичлэг зарж эхэллээ. Би хүүхэд насаа дурсан бидэнд захиалга ирэх бүрт мэддэх хонх суйрлуулсан боловч хэдэн 7 хоногийн дараа бидэнд хитрхи их захиалга ирэх болсноос өнөөх хонх чихэн чииртэй болж унтраахаас өөр аргагүй болж байлаа. Биднийг номноос бусад зүйлс зарж эхэлмэгц буюу 2000 онд компани байдал муудаж ширүүн өрсөлдөөний дээр .com хөөс хагарсны улмаас бид дампуурхад ойрхон очсон байлаа. Бидний эргэн тойронд онлайн гарааны бизнесүүд болон компаниуд хаагдж надад болоод бусад олон хүнд манай компани тэлсчүүлдэх эсэх нь эргэлзээтэй болж байв. Азар бид хөөс хагарахаас хэдхэн 7 хоногийн өмнө нилээд хэдэн банк хөрөнгө оруулагчдаас $2 тэрбум босгож зээлснээр хямралыг давж гарах боломжтой болсон юм. Тэр үед бид нэгдүгээрт худалдан авагч нэгд байх, хоёрдугаарт шинийг санаачлагч, цоо шинийг бүтээгч байх, гуравдугаарт төвчээртэй байх гэсэн 3 үндсэн зарчмаа мөрдсөөр байлаа. Бидний хувьд цоо шинийг бүтээгч байна гэдэг нь дан ганц цахим худалдаанаас зогсохгүй. Бид төгс биш гэдгээ хүлээн зөвшөөрч алдаагаа засаж ажиллана гэсэн утгатай байсан юм. Жижигхэн онлайн номын дэлгүүр байсан бид логон дээрээ дүрсэлсэн шиг ASZ хүртэлх юу ч олж болох цахим худалдааны дэлгүүр болж ховров. Эхэндээ Amazon гэж нэртэй байсангүй. Эхлээд би Kedabra юм уу Relentless гэж нэрлэхийг хүссэн ч эцэстээ дэлхий дээр усны эзэлхүүнээрээ хамгийн том мөрөн болох Amazon-оор нэрлэхээр сонгосон юм. Гэвч би цахим худалдаанаас илүү ихийг хийхийг хүсэж байсан тул 2000 онд хүн төрөлхтнийг сансарт нисгэх гарааны бизнесийн Blue Origin гэх компани чимээгүйхэн байгуулсан юм. 2015 он гэхэд
Бид анхны туршилтын нислэгээ нарны системийн гаднах сансарт үйлдэж 2019 он гэхэд сансар руу анхны хувийн нислэгүүдээ хийхээр төлөвлөсөн. Хүмүүс дэлхийн бөмбөрцөг дээр агаарын хөлгөөр аялж чаддаг шиг хүмбэр огторгуугаар ч гэсэн аялж чаддаг дэлхийн ертөнцид амьдрахыг би хүсдэг. Бүтэхгүй зүйл шиг сонсогдож магадгүй ч саяхан л ном авахын тулд зөвхөн дэлгүүр рүү алхах сонголт танд байсан биш гэж юу? Надад олон зорилго байсан ч Forbes-ийн хөрөнгийн индексээр анхны 100 тэрбумтан болно гэж хизээч зорж байсангүй. Гол зорилго маань хүмүүсийн амьдралыг илүү хялбар, дээр болгох үйлчилгээ бүтээх байсан ба надад тийм ч амар ажил биш байсан. Хүмүүст хаалгаараач гаралгүй хүссэн зүйлээ авах боломжийг олгосноор бид тэдний бараа үйлчилгээ худалдан авах аргад ховсгол хийсэн. Миний хувьд өөрийнхөө хувийн зорилтуудын төлөө хичээнгүйлэн ажиллах нь амжилт байсан юм. Хүсэж зорж хийсэн ажил хизээж бүрэн болсон мэт санагддаггүй. Нэг зорилгоо биелүүлмэгц дараагийнх нь гараад л ирдэг. Хүн ололт амжилтаараа бахархаж баяр баясгалыг авч болно. Гэхдээ түүндээ удаан ханаж зогсвол амьдрал зогсонгүй байдалд ордог гэдэгт би итгэх дуртай. Илүү олон зорилго, илүү ололт амжилтын төлөө урагш зүтгэх хэрэгтэй. Энэ нь ядармаар санагдаж болох ч чамд амьдралын төлөө хүсэл тэмүүлэл бусдад тустай зүйл бүтээх эрмэлзэл байсан цагт тэр хүсэл тэмүүлэл чинь чамд хэрэгтэй эрч хүчийг өгөх болно. Шаргуу ажиллах нь чамд таалагдж өмнөө хийх зүйл байгаа гэсэн мэдрэмж төрүүлнэ. Энэ зам чинь дандаа дардан байхгүй. Заримдаа хүмүүс чиний хийж байгаа зүйл арга барилтай чинь санал нийлэхгүй үе байна. Гэвч ямар нэг шинэ сонирхолтой зүйл хийхин тулд хүлээцтэй, шүүмжлэлийг тэсч чадах чадвартай байх хэрэгтэй. Бусад хүмүүсийн хэлж байгааг байнга бодолцож үзэж байх хэрэгтэй ч тэдний логик танд ойлгомжгүй санагдвал өөрийн бодол өөртөө зөв гэдгийг санах хэрэгтэй. Намайг Jeff Bezos гэдэг. Би бол Amazon.com-ийн үүсгэн байгуулагч, захирал, гүйцэтгэх захирал.